Чиний зүуд дог хан лонх хонх бан миний ор би хан нэрийг чинь би хан миний мөрөөдлөө өдрөө дурсан өнгөрч уулзахгүй зам нийлж учраагүй нүд дунд удаан хүлээн Үлчнийч бодохгүй үр цааш тав зохор адилхан зүйл ор надад сурваагүй миний мөрөөдөл ганцхан чиний дурлал намайг хүлээхгүй өдрөл бүхэнд чи миний дэргэд үлдээж хизээ чи миний дэргэд хэрэггүй өсөлт дордаа мэдхгүй мэдрэмж учраа маргашгүй жаргал хүлээн ахяд хүсэхгүй оросоо амдорч хараагүй цагийн зүг хизээ чи миний дэргэд сонх нэж хан чиний зүуд дог хан лонх хонх банх миний ор би хан нэрийг чинь би хан миний мөрөөдлөө өдрөө дурсан өнгөрч уулзахгүй зам нийлж учраагүй нүд дунд удаан хүлээн хизээ чи миний дэргэд хэрэггүй өсөлт дордаа мэдхгүй мэдрэмж учраа маргашгүй жаргал хүлээн ахяд хүсэхгүй оросоо амдорч хараагүй цагийн зүг хизээ чи миний дэргэд хизээ чи миний дэргэд хэрэггүй өсөлт дордаа мэдхгүй мэдрэмж учраа маргашгүй жаргал хүлээн ахяд хүсэхгүй оросоо амдорч хараагүй цагийн зүг хизээ чи миний дэргэд Баярлалаа. Багтаа хэрэгт маань UFO хамтлаг ирсэн байна. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцээрсэнд маш баярлалаа. Баярлалаа. Өрсөнд маш баярлалаа. За саяны дуу ямар нэртэй дуу байсан бэ? Хэдэн он зохиогдсон бэ? Энэ дуу болохоор нөө манай эхний цомогт орж хайсаар үлээс хэргээд энэ 9 тийм болов 9 хавцаа зохиогдсон. Ямар утга санаатай яаж юу мэдэр зохиож исэн дуу вэ? Уг нь болохоор Монгол дахих.
хайсэр үлдээс ирэхлээр угс тодорхой. Тэгэл нөө хайртай хайрлах тийм хүнийг хайгаад тэгэл тэрийг олох гээд хүлээгээл явж байгаа. Тэгээд тэрнийхээ хооронд ингээл янз янз юм одоо жишээ нь цонхны өөлж удахгүй үүр цайж энэ төр гэхэлэр одоо нэг ингээл салаал хагцаал гунагтаа буцаал дахиад нэг хүнтэй танилцаал үерхэж мэдгтээ нэг яг өөрийнхөө яг нийлэх хүнээ яг олоогүй ч юм аа. Тэгээ ерөнхийдөө хүлээж байгаа хүний. Дараагийн дуу ямар дуу байгаа вэ? Дараагийн дуу ердөл гэдэг дуу. За, ердөл гэдэг дуу ч одоо түүхтэй гэдэг шиг. Ердөө ч одоо манай хамгийн анхны дуу бараг 8 онд манд. Тэгээд бид нар дөнгөж бас яг нийлцсэн байсан. Тэгээд нэг hi-fi-с гаргадаг underground session гэдэг цомогт 2 дуу орсон. Тэрний нэг нь ердөө. Тэгээд яг хүмүүст ер нь тодорхой хэмжээнд бас айгүй гайгүй манай хүрсэн дуу. Тэгээд үнэхээр гоё дуу тэгээд хамтдаа сонсоо тий. Ядах юм би зүгээр зайлгэж хийлэн яг одоо бороо орч байна би чам руу очиж байна би өрдөө бороо орхийг хүлээн би өрдөө чамайг харахыг хүсэн би өрдөө Угамнаас өдөржин орсон цаг хугацаа зайлгих сайтгаа цагаан үдээс бороо орлоо бирдөө бороо орхийг хүлээн бирдөө чамайг харахыг хүсэн бирдөө бороо орхийг хүлээн бирдөө чамайг харахыг хүсэн Хамтлаг байгуулагдаад 15 жил болсон уу? Хэдэн жил болсон бэ? Бараг 16 7 жил. Тэгээд яг би ч гэсэн ингээл амьд хамтлагтай тэгээд бид нэг хамтлагт амьд хөгжмийн хамтлаг ямар зовлон туулдаг тэгэл олуулаа байх бас ингээл төвхтэй асуудлууд зөндөл байдаг тэгэнгүүт яг ингээд анхны байсан бүрэлдэхүүнээрээ ингээд хамттай байдаг. Тэгээд яг ийм уур амьсгалаа таад яаж хоорондоо гоё ойлголцлоо яаж бүрдүүлж гин. Тэгээд нэг ийм нууц арга юу байна. Тэ. Тэгээ яг угаас нэг эхний нэг 5 жилд ерөнхийдөө тэгээд хэрэлдээд муудаад тэгээд салаад царнаа тэгээд дууссан. Одоо ерөнхийдөө гайг угаас нэг олон жил болохоор би нэг яг ерөнхийдөө ямар тухай характертай яадаг мэддэг болчихоор тэгээд ерөнхийдөө гайгүй.
хамтлагийнхаа гишүүдийг танилцуулъя тий. За тэгээд манай төгөлдөр урч Мөнхбаатар хамтлагийн ахлагч бөмбөрчин Амка амар 2 соол гитарчин Баска баасан журал аргил гитарч Ариун болд. Тэгээд би сод 2 дуучин содоо. Тэгээ мөөгийнх ингээл юу гэх нөө гээл. Өөр ингээд энийг мэддэг болсон. За юу гэж хариулах вэ? Энэ юу гэж наах нь. Сонсъё байц. Тий. Шинэ юм ярих нь уу юу вэ? Дахгүй надтай ирэн гэж чи хэлсэн. Унталгүй хүлээж бай гэж чамдаа бас хэлсэн. Магадгүй миний хувьд цаг хугацаа зогсон бай. Чамайг эртэл магадгүй 100 жил хүлээн. Чамгүй хоосон ертөнцөд би ганцаардаж байна. Чамтай зугаалдаг байсан тэр цэцэрлэгт би очсон. Магадгүй одоо чи намайг анзаарахгүй. Чамаас надад борны зовлон үлснэ. Би чамайгаа хаяан боддог болсон. Орондоо жүншдэг өдрөө дард минь хоцорсон. Заримдаа зүдэндээ би чамтайгаа учирдаж харин өглөө бодоход ганцаараа сэрдэг.
тухай бодлоод ажмаа бүгдгэж амьдралд минь дорсонч болон үлднэ. Амар гоё дуу шүү дээ. Би сонсож байгаагүй юм шиг. Манай хамтлагийн 2 дахь цомог ковидын өмнөх нь гарч таарсан баг те. Тэгээд 2 дахь цомог гараад нэг юу яасан юм аа, нэг цомгийн баяр нэг хийгээл. Тэгээд ковид юм гараад тэгээд ерөнхийдөө юм хийх боломж нэг гарч ирээгүй. Сая нөгөө гişүүдэд танилцуулсан тэнгүүд тулгаах баг шүү дээ, анхны. Тэгээ ер нь бол манай анхны бөмбөрч нь тулгаа Тийм. байсан. Тэгээд тулгаа маань 2019 онд гэр бүлээрээ гадаад руу явсан. Яг тэр үлдлээ бол бид нар тэгээд хамт байсан байсан. Тийм. Тэгээд яалчгүй тэгээд гэр бүлээрээ Дурдахгүй бол бас болохгүй бах тийм. болохгүй гэсэн. Тий. Үзэж байгаа тэгээд бас Тэгээд- минь дөрвж байна бид нар. Тий. Тий. Тэгээ манай тулгаач уусаа яг ерөөдөө 2 цомгийн бичлэгээ дуусгачаад гэр бүлээрээ гадаад руу одоо тэнд тэгээд амьдж байгаа. Тэгээд тэрнээс хойш болохоор ерөөдөө амкад үтгэхэд тахалж байгаа. Шинээр төлөвлөж байгаа ажлууд юу байна? Ифо хамтлагийн. Одоо бас нэг хідэн дуун дээр ажиллаад байна. Пянз тий. Пянз их санаатай. Ерөнхийдөө дуунуудаа яг одоо яг нэг урын сангуудаа шахаад яг нэг шүлгээ цуглуулад аяа цуглуулад тэгэл нийлүүлээл одоо яг ерөнхийдөө эхний нэг 2 3 дууных нь ерөнхийдөө санаанууд нь ерөнхийдөө гайг болсон. Тэгээд одоо цааш нь дахиад юмнуудаа бэлтгэл ер нь хийгээд явж байгаа. Цомгийнхаа бичлэг дуунуудынхаа ер нь бэлтгэл ажил нь хийгээд явж байгаа юм. За тэгвэл цаашдын шинэ ажлуудад амжилт хүсье. Тэгээд дараагийн дуу сонсъё. Дараагийн дуу нь болохоор ямар дуу вэ? Чамайг хүлээнэ гэдэг. Бас шинэ цомгийн дуу. Тэгээд Нөгөө нэг хөөрхөн хүмүүс тоглолдог клиптэй гэдэг чинь ямар сүүлийн борон доо. За тэр дууны найруулга бол амар найруулгатай доо шүү. Манай дунд мэддэг ингээд хүмүүс сонсч байгаа нэг зарим дуунууд нь жоохон өөр болсон байс юм шиг санагдч магадгүй. Тэгээд нэг манай дуунууд ч бас жоохон юм нэг өргөн дугуйлтай давхар хөгжмнүүдтэй ингээд дуграад идэг. Тэгээд танаа яг одоо энэ нэвтрүүлэг зориулаад амьд яг акустик маягийн болгоод тоглолттой бас жоохон дууралтын жижиг хэсэг. Тийм одоо нөгөө секвенсер юмнуудаа хасаад ингээд явж байгаа гэдэг. Тэгээд л явж байгаа. Манайхаа ойлгож байгаа хөө тий. Тоглож байгаа инструментууд л дуурж байгаа гэсэн үг тий. Яг тийм байна. Явж чадахгүй Орсон оцсон цаг хугацаа буцааж болдог бол Идэх чадаагүй юусе чамд хэлэхсэн Тэр оддын доо чамайг тэрээ Чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахаараны Чамтай бонцоход байсан модод навцсан гэж Чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахаараны Үгүйсэн өглөө бүр нэгэл аястай Чиний өнсөх уруулыг чинь би санаж байна Намайг хөглөх хурмын үг чинь надад дотохгүй
Чиний уянгалаг хоолой чинь надад сонсогдно. Тийм ярахнаа зүрхэнд хайртай чамтай бонцгол байсан модад навцсан гээ чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахагааны чамтай бонцгол байсан модад навцсан гээ чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахагааны чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахагааны чамтай бонцгол байсан модод навцсан гэж чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахагааны чамтай бонцгол байсан модод навцсан гэж чамайг хүлээж байхад энэ цэцгэс нахагааны энэ зодон бороондон би хоосон гудамжаа замын голоор алхам тэр бороондонд ганцаараа хэн нэг хайн харалгүй би зүрсэн хайрын чи нуугдсан чамаас төрсөн би энэ бороо намайг чам руу дагуулна чирусэх шүхрэнгэсэн байна тэн чамтай учирхан чи шүхрэндээ носон тэр бороонд би нэгэ очарсан ангараас чи натгсан над руу чи нэсэн Тэнгэрцэдэнсэн миний сэтгэл содон татсан энэ бороо үргэнч сэтгэл нь шивнэ ханихтэйгээс дуудаж чи хайгаад чамаас төрсөн би энэ бороо намайг чам руу дагуулна
туслууд болж бодлоос урсаж дэвтэрт минь бууж богинохон шөнийн зүг бодан үтнэ бороо шүхэл туслууд болж бодлоос урсаж дэвтэрт минь бууж богинохон шөнийн зүг бодан үтнэ хайгаад чамаас төрсөн би энэ бороо намайг чам руу дагуулна үрцэж тэнгис сэдэмсэн миний сэтгэл цадан тансан энэ бороо үргэлж сэтгэл шивнэ Бифо амтлагтаа маш баярлаа. Маш баярлаа. Баярлалаа.